цагт халах түшээд хан аймгийн Говь Мэргэн вангийн хошууны хатан нь Галбийн уул цахилдагтай гол гэдэг газраас буулгасан ухаанд хатан дагн ээж гэж байж гин. Говь Мэргэн ван хатан дагн ээж хоёрт нэгэн удаа Манжи хааны эрдэнэсээ сангаар зочлон аль хүссэн эрдэнэ юугаа авч болох завшаан олдлоо. Манжи хааны эрдэнэсийн санд нилээд том зормол шүрэн тэмээ байхыг үзээд энэ шүрэн тэмээг авбал Галб нутгийн улаан тэмээ мөнх байх юм байна хэмээн ихэд бэлэгшээж нутагтаа залан иржээ. Эрт тэр цагаас идэвгүй хүртэл шунхан улаан тэмээ ертөнцийн чимээг олон оршиж, өсөн үржиж, өнөр арвин болж өнөөдөр 3 түмэн тоо толгойд хүрсний учир ерөөл тэр юм гэдэг. Хаан тэмээний нутаг